гишүүд амь. Би өчигдөр өглөөнөөс хойш 8 цагаас хойш 31 цаг тасралтгүй байж байгаа учраас хоолоо маань жоохон саралтаад байгаа шүү. Болгоно. Гишүүдийн ёс зүйн дүрэн байгаа 3-2 бусдын нэр төр алдар хүнд ирэх хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн хүндэтгэлтэй хандах, бусдыг гэмт хэрэг толбогдуулан гүтгэх дормжлогыг зээрлэнэ гэж. Хэдүүлээ бүгдээрээ нэг прокурор болцсон юм шиг л ийм байдалтай сууж ийн л та. Олон нийтийг төөрөгдүүлэх, үндэслэлгүй мэдээлэл хийхийг бас хориглож байгаа. Энэ ёс зүйн дүрмээр амар эсгэлэн дарга та шалгагдаж байгаа юу? Гүтгэлгийн талаар та шүүхэд гомдол гаргаж байсан уу гэдгийг бас асууж ирсэн. Үүнийг бас та тодруулж өгнө үү? Би арчилсан намда юунд талархал дэвшүүлмээр байна вэ гэхлээр та бүхэн маань өчигдөр өглөө 9 цагаас хуралдах 10 цагаас хуралдах Пүрэв гаригийн чуулганы эрсдэлтэй 9 цагаас хойш бүртгүүлж хэсэг бүлэг нөхөд маань орж 61 хүний эрсдэлтэйгээр бид өчигдөр өглөө 9 цагаас хойш өнөөдрийг хүртэл 25 цаг хүлээж ээж өнөөдрийн чуулган эхэлсэн. Тэгэхээр өчигдөр орой гинт шийдвэр гараад эрцээ нээсэн асуудал огт биш. Өчигдөр өглөө 9 цагаас чуулганы эрсдэд бүртгэх бүртгэлтийн систем бол нээгдсэн. Өнөөдрийн байгаа нөхцөл байдал бол та бүхэнд ч гэсэн хэдэн жилийн өмнө бас тохиолдож ирсэн институц хоорондын юм бас зовлон байгаа гэдгийг нийн болго та бүхэндээ бас хэлмээр байна. Тэмүүжин гишүүндээ ч гэсэн баярлалаа. Өнгөрсөн хавар оюун эрдэнэ засгийн газар огцрох тэр үед Тэмүүжин гишүүн гинтэл бас нэг гарын үсэг зураад цуглуулад нэг бичиг гаргаад ирсэн. За оюун эрдэнэ ерөнхий сайд ч гэсэн бас огцрохдоо итгэл үзүүлэх тэр бичгээ гаргахдаа бас нэг тийм институц хоорондын зөрчил байна гэдгийг илэрхийлсэн. Яг би энэнийг дэлгэрүүлж ярихаас илүүтэй ер нь бол манай нам доторх асуудал цагаан байрнаас халиад өнөөдөр төрийн зовлон болсон нь бол үнэ. Тэгээ бидэнд бас боломж олгож та бүхэн маань өчигдөр бүлгээрээ гаргасан шийдвэр 3 одтой шийдвэр буюу засгийн газар болон улсын их хурлын дарга амар эсгэлэнд хоёуланд нь хариуцлага тооцъё гэдэг энэ 3 одтой шийдвэр дээрээ бас баттай зогсож өнөөдөр өөрийнхөө хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтэд илэрхийлж байгаа амар эсгэлэнгийн шийдвэрийг бас хүндэтгэж огцруулж өгөхийг бас хүсэж байна. Манай журмын нөхдөөсөө ч гэсэн би бас ус төржүүлэхгүй албан тушаалаас нь огцруулаад засгийн газраа ч гэсэн огцруулсан дээрээ баттай байгаад ямар нэгэн хөшигний ардах энэ нөлөөллүүд нийл гарахгүйгээр хэдүүлээ цагаан байран дээрээ ярилцъя гэдэг хичээнгүлэн хүсье. Хангалттай хэдүүлээ улс төрчлөө болно. Амар эсгэлэн дарга саяны шалгаж За үгүй л